хууль тогтоомжийн хуулийг ялангуяа одоо улсын хурлын гишүүн хүн үндсэн үүргээ буюу хууль боловсруулах, тэр орчныг бүрдүүлэх. За түүнээс гадна одоо улсын хурлаас дэвшүүлсэн иж бүрэн зохицуулттай хүний эрхийг дээдлсэн цаг хугацаатай нийцсэн одоо цаг үетэй нийцсэн ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх гэсэн энэ стратегийг одоо биелүүлэхийн тулд энэ хуулийг шинжлэхээс аргагүй ийм байдалтай байсан гэж ойлгож байгаа. За манай өмнө нь одоо босруулж ирсэн хуулиуд бол ерөнхийдөө маш ерөнхий юм билээ. Маш товчхон, маш ерөнхий. За үүнээс болоод яаж яах гэхээр нөгөө бодит амьдралд маш олон одоо журам бий болж байгаа. За тухайлбал манай эрчим хүчний тухай хууль гэхэд ерөөсөө төрийн байгууллагын эрх үүрэг, тусгай зөвшөөрөл үн тариф гэсэн 6хан бүлэгтэй 18хан хуудастай тэгсэн хэрнээ дулаан цахилгаан гэд бүхэл бүтэн 2 том салбарын харилцааг зохицуулдаг ийм хууль. Ийм ерөнхий хуультай байснаас болоод өнөөдөр яаж яах гэхээр 800 гаруй журмаар энэ одоо 2 салбар харилцаагаа зохицуулж байна. Тэгэхээр энэ одоо журмуудын бос буруу биш юм аа. Энэ бол яалтчгүй амьдралаас ургаад хоёр хүн хоорондоо харилцаж байгаа бол харилцааныхаа хим хэмжээг цагаан дээр хараар буулгахаас л аргагүй. Тэгэхээр хуулийн дээр нь зохицуулж өгөөгүй болохоор амьдрал дээр энэ олон журам бий болчиход байна. Эн чин одоо энэ салбарыг ямар одоо хууль эрх зүйн орчны хувьд тогтворгүй гэдгийг харуулад байгаа.